Ой тэр араа. Тэр би биш шүү дээ. Энэ араа. Нас манайх энийг ингэж харч. Hi. Seven-ос vlog-ийн ээлжлэгийн дугаар хийж байна. Өнөөдөр бүрдүүлээ маш crazy зүйлийг хаана ирсэн бэ гэвэл Хятадын Шинжээний 2024 онд баригдсан хамгийн сүүлийн үеийн технологийн музейд хэдүүлээ сонь сайхан зүйлсийг хамтдаа төвчж үзнэ. За үүдээр орж ирсэн сэтгэлдээ шууд хэлчихье. За орж ирэнгүүт тэнд бол юунуудаа бол таниулчихна. За энд бол ийм очиж орох хэсэг байгаа байхгүй юу? За энд болохоор сервис центр дээр хэдүүлээ визага юм уу одоо өөрийнхөө тэр таниулах зүйлсүүдээ шалгуулад царайгаа таниулчих юм байна. За тэгээд энд бол ачаануудаа цүнхнүүдээ үлдээх хэсэг байгаа юм байна. Тэгэнгүүт энэ дээрээ шууд царайгаа таниулаад одоо локер маань онгоно гэсэн үг. За тэгээд орох хэсэг дээр ямар нэг юм шалгуулахгүй шууд царай таниад орчиж байгаа юм байна. Технологийн музей цаанаа л өөр юм орж ирэхдээ хүртэл технологи юм аа. За тэгээд орж үзтгээ. За байж энд нэг юм байх шиг байна. Оо, энэ араа. Это нам бичтэй. Технология. Лээд дэлгэцэн маш нарийн нэгтэрхтэй. Оо вау, энэ доороос нь харуул амар гоё юм байна. Доороос нь харуул. Дэлгэцэн харуул. Вот. Ноо, ийм амар нэгтэрхтэй ч ах шиг. Тэгснэ хаалж малаагүй. Хайма. За. Гараа өргөлөөр дүрснэ гарч ирж байна. Яа ямар аим. Тэр доороо камер нуттай байна хараа. Тэгээ гараа өрөнгөд дүрснүүд нь солигдож байгаа юм байна шүү дээ. За. Вау. Энэ зөвлөд тань гоё юм яа зимлээд мэдээдэг байна. За вау. Хүүе. Энэ нөгөө нэг архитектур энтриг чи ингэж хийдэг болсон юм шүү. Оо. Яа. 라면 가고요. 근데 잘 줬네. За хүүхдүүдтэй зэрэгцээд үү. За. Оо Хятадууд нь өөрсдөө бүр битүү байд юм байна. Монгол нэг ийм хөө биш юм аа гэд ядаж нэг төгсөн нэг юм хүүхдүүд нь чөлөөцөг амгуулах юм хизээ маягийн юм биш болтгон бах таа. Оо энэ юу? Information source гэнэ. Мэдээллийн их сурвалж. Мэдээллийн их сурвалж. Тэр нь болохоор юу гэж вэ? Мэдээлэл хүлээж авах. Тий, ийшээгээ мэдээлэл өглөө. Ийшээгээ хүлээж авлаа. Энэ хараа датаг амар ойлгомжтой болгоод яац хэсэг ба шүү дээ. Энд мэдээлэл өгөөд яаш орж штэ. Ингээд мэдээлэл хүлээж авч байна. Гайхалтай. Технологи. Оо энэ давхартай юу байгаа нь ингэж гарч байгаа юм байна. 3 давхарт innovation. Ой тэр араа. Тэр би биш шүү дээ. 4 давхар.
Хондох. Бас энэ доотлолтой байгаа. Камерын дээрээс гарч ирж байгаа. Digital human гинэ. Энэ хараа. Oh, изэт мэл зүгээр санаатай юм. Ой. Хүү яа нэг ч орсон гоо. Энэ ингээд нөгөө дахин боловсруулах батарей гэдэг юмнуудыг ингээд ялгахтан тусалж байгаа юм байна шүү дээ. Энэ араа нас манайх энийг хат. Энийг ингэж харч. За бороо орлоо тийм үү. Ингэж ороод энэ нөгөө нэг юу байгаа шүү дээ. Тэгээ манайх ч нөгөө боржин цухан болоо яасан борон дээр шимтууд байдаг. Энд чи ийм гоё завсартай байгаад борооныхоо усыг доош ингэж гарч мардаг. Энийг бүр ингэж жоохон зааж штэ. Жоохноос нь зааж штэ. Би бол яг үндэ боржин жолоо тоохон зөв юм уу, буруу юм уу гэдгийг мэдэхгүй л. Энэ хартаа технологи гарч ийн үү? Ингээ би шараа ус оруулж байна. Тэнгүүд тэндээ усгасаараа бас нэг юу яаж. Энэ хөрсний гадаргуу шүү дээ. Хөрсний гадаргуу шүү дээ. Хасаа мэдэргүүтэй мэд. Йоо, гал зөөр тоглоомоор ийм юм хийсэн биш таараа. Хүүхдүүдийг зөөр тоглоулангаа. Одоо энэ хараа. Энэ эрчим хүчний систем байгаа байхгүй юу? Энэ одоо батарей, CO2 юмнуудыг ингэж тоглонгоо. Одоо тэр хараа машинаас CO2 ингээ ялгарч ийна гэдэг тэн дээр гаргаж байгаа байхгүй юу? Хэдэн километр хурдтай ингэж явна. Одоо тэр хараа галтгооны тэндээс тэгж гарч ийн гэж гарч ийн. Тэгвэл энийг ингэ тоглоод яах юм бэ энэ та? Энэ юу хийж шít? Гэрээ тогтуулж шít. Бодонгоо сонгоод одоо шалаа сонгоцсон. Энэ яа. За дараа. Ингээд 40 тонн авчих юм уу? За одоо би нэмзээ. За агаарч бол. За эндээс авъя. Эндээс болохгүй юм. За тэгээд бодонгоосаа самснасаа энийг тэгээд дээврээсээ энийг хамнасаа энийг гэдэг ингээд материалуудыг тайлбарласан юм байна л та. Nice. Өнөөдөр бол энэ газар амьдарч байна. Veganic reform нэ. За энэ дээр уух байна. За энэ бүр дээр уух юм байна. Олон жилийн өмнө. За энэ фермерийн уух байна. Settlement энэ бүр хүннүүгийн уух байна. Энэ агууд амьдарч байсан уух юм шүү дээ. A home from ancient time to the present.
Энэ арга хиймэл дагуулсан. Дэлхийн гадуур ингээд ийм хиймэл дагуулсан гэж байж байгаа юм байна. Тэрийг харсан. Ocean room биш. Future communication гэнэ. Вау, энэ нөгөө нэг доор байсан өрөөний бүр амар том өргөн шүү дээ. Дөрөв тал руу проектор хийсэн байна. Тэр нь хараад байна. Энэ камер уу? Театр гэж шүү дээ. Энэ чинь. Тийм байна. Хөө газ. Натаа уралдах байх бах та. Энд яг ингэж лайфтайм явж байгаа л бодож байгаа гас. Сайн уу бүр хөлөрцөн шүү дээ. Ямар амар хичээнгүй юм бэ? Байн бас юм гой тасан байна. Бурхан минь энэ төстөө үүдчих. Ямар хана. Ямар үүд. Ай нөгөө гүсти. Гүсти юу шүү дээ. Энэ хараа. Кенгуруны санаа авсан. Энэ барнаас санаа авсан. Энэ гүйлтийн тулгуур үлээ шүү дээ. Энэ араа бионик гэж нэрлэдэг байхгүй юу? За. Гарыг. Хиймэл гарыг аа. Тийм одоо За. хүний хиймэл идэвхтэй бионик гэж байна. Бионик гэх нь одоо энэ материалаа хийдэг байгаа байхгүй юу? Гэж байгаа. Бионик гутал. Энэ хөдөлмөрийн дэмж гуталсан юм шиг байна. Тэр ах яагаад вэ? Энийг өмсч үзэж болох юм болов? Ой, энийг өмсөд үзэл та. За. Би ч угаасаа л өргөн л доо. Оо. За. 知道啊，那你就是编一下，加上所有手续装备之后，是不是就编辑了？弟弟这么小，装不了多吧？对啊，要1.6米的小朋友。小的也能玩。要1.6米的小朋友。 Тэд сурж байхгүй юм да. Энд юу ярьж байгаа юм бас? 那你小朋友。下回是衣服。我的牛可能带你来一个。这个吃完了。 За одоо аим хүч орох юм шиг байна те. Тэр хоёроо юм бод одоо тэр хараа бүр тийм хүнд юм. Тэгэж яач. Оо вау. Энэ яг грис юм ямар амар юм бэ? Миний би үдлэг багч авч яваад шүү дээ. Газ. 可是你手上冰着我装什么东西？什么感觉？没有感觉吗？ 전부도. 와, 망고. 자, энэ ямар амар юм бэ? Жигнэсээ татаад аваа явчихсан юм байна. Өө тэр хараа. Ингээд би одоо ингээд босоог үзье. За.
Шиш. Амар. Ингээд би сууж байгаа штэ. Тэгээ би ингээд босгоогүй жоохон ингэнгүүт шууд ингээд нав ингээд босчиход байгаа юм. Хүчийг хараа одоо би ингээд өөрөөрөө татчих байгаа штэ. Бэрээд нара ропт тест авч. Нөө бомбога гэдэг тоор. Тэрээр за хэсэ. Тэгээ хоолынхаа дөрөж шít. Яач юу? Энэ миний пүүл нэг л юу ороод байгаа юм. Тэг ганц л хөдөлгөөн заагаад байгаа юм уу? Шис бүтэнд юм. Шис бүтэнд энэ ропт өсдөг байгаа юм биш үү? Ропт бол арахгүй юм байна уу? Хөө гас. 我帮你排队。来。 За, тэгээд ойлгомжтой ропт хийчихсэн. Зураг дарж. Зураг дардаг бүгд ийм болчихсон шүү дээ орчин. Оба. Smile again. Оноо өгч байгаа юм уу? 80 намайг 86 оноо. Энэ. Яг энэ зал төрчихтэй гэхдээ хавхаар хинч байхгүй. Хүү. Яг энэ зал тэр чихтэй хавхаар. Ийш харагдах болов. Ой, энэ чигнээсээ чи үзэж байна ширнэ хараа. Энэ чигнээсээ чи үзэж байна. За. Тэр хараа 168 харж гинөө. 168 60 кг. 168 бишгээдсэн хар. За одоо энүүгээр. 这不行，你是的， Юу энэ чи би багтахгүй юм шүү дээ. 太难了。 Яаж багтах юм? Ийшээ ч сайн ярил багтчих магадгүй юм байна. За одоо 4 дахь флор гэж байна. Digital wave гэдэг ийм концепттэй давхар байна. За орж ирээд үүднэсээ. За тэгээд түүхэн замдлууд ах шиг байна уу? Ахтар мундаг хүмүүс. Зураг юмуд байна. Нэг өрөөж ах юм уу? Өрөөж ахгүй шиг байна. Энэ дээр зогсоод эргүүлж ийн эднэрэг. Энэ нэг түрүүний дижитал феминин шүү дээ. Энэ зураг даруулаад шууд газар дээр яа хожиж байгаа юм байна. Ни хаа. Энэ дээр дахин. Hello. Hello, can you hear me? За өндөр болчих. Hello, can you hear me? Нүдэсмэ? Яг сонсохгүй юм бол. Hello. Игорь. За. Энэ цахилгаан машины мотор нь ингэж ажилладаг юм байна. Тэгээд энийг гараараа ингэж тоглож сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэж байгаа юм байна шүү дээ. Хүүхдүүдэд силикон кардиа гэнэ үү? Энэ систем.
Оо, энэ нөгөө нэг цэнгэлдэг гэсэн юм шүү дээ. Charging gun гэдэг. Цэнгэлэгч буу. Яаж? Энийг нэг төрч үзье да. Энэ юм болоо. Энэ машины нөгөө нэг ханаас хаа үрээд явдаг шүү дээ. Ингээд авчихсан ба. За. За энэ хүүхдүүд айттай тоглож байна. Энэ хараа нөгөө нэг гоодам тоглож байна. Нөөдлөнэ яа. Хүү яасан юм бэ? 这个也要排队啊，去后面排队。用这个扶着。点一下点。要不要玩？要玩就去后面排队。Đấy, thỏ không bạn. Đấy là hara. Эй хараа хүн 15. Ингээд секундтэй өчтөж тоглож байгаа юм байна. Атам гэнэ. За. Энэ ямар авах вэ? Энэ яах вэ? 会被拼死掉。你要玩吗？如果圆形的魔法。Rubik. 看进去。 шаа үйлдэлт юм байна. За. 但是你知道那是你的感觉是吗？ За. За энэ тогтоом байгаа. За секунд явсан. За харж ин тэгэхэд. За. Йоо, явсан байна. За секунд яа. 这么快的，你看，你看，你看它这么快。 Йоо, тэр нэг юм байна. 我这种给他来个简单的插单，按照我那个不能做。如果我有这种脑回路，如果我有这种脑回路的话，我直接把它干了。来，你们是偷偷的。我来。 我没搞过。 За энэ энэ бас шоо яаж хэрэгжилж байна. Тэгээд энэ юу яа гэм бэ? Тоглоомын хаталбарын доор ийм тоотой QR-тай яаж ирсэн гэдэг заасан зааварчилгатай юм байна. Мадам хүмүүс камер авчихсан. За би энэ гоотаа мэдхгүй учраас энийг төгсч үзье. Бага хүүхдүүд тоглож байна. За энэ дуусах. Хэцүү байна. Оо
Яас тэгэхээр би ингээд фокус хийгээд байна. Тэнгүүтээ яг тэгж ийн ажиллаж байна. Яг би мөрөөгөө төвлөрөөд ингээд дээшээ болж байгаагаар хичээнгүүд бол дээшээ болж байна гэдэг. Явцсан. Тэгээ фокус өөр тийшээ хадагдангууд шууд унжиж байна. Тэгж байна. Энэ одоо араа хамгийн энэ баруун дээр нам ангааж байна. Өсөө араа. Тэр нүдийг хараа. Тэр нүдийг хараа. Зөвхөн баруун талын нүд нь. Одоо зөвхөн баруун талын гар. Зөвхөн баруун талын хөл. Баруун талын гар. Хангааж байна. Энэ юу юм байна л да? Нөгөө нэг нейролинкээр тархины айл цэгүүдэд ямар мэдээлэл дамжуулж гэдгээр хамаарат ер нь явандаа одоо энэ роботыг ирээдүйд тархиараа буюу бодлороо ингэж удирдах айл тархины айл хэсэгт ямар бодлого хамарж байгаа вэ бодож байгаа вэ гэдгээс хамаарат хэлээ зөв бодоод робот ч удирдах гэдэг л санааг л энэ тоглоом дээр гаргаж байгаа юм. Тийм болчихвол аллаа тий. Тэр бодсноо робот удирдаад ажил мэдлэгээ болно өстэй баг. Энэ миний их шаардлага багтай. What is this? Энэ нөгөө нэг юу вэ? Emotional crystal ball гэдэг нөгөө нэг юун дээр гардаг. Юу вэ? Райлитэй ямар хөвгтэй те. Нөгөө 6 хоногийн эмоцнууд гараад байдаг. Сүүлд нөгөө нэг депрешн орж ирдэг. Тэрний нөгөө нэг санах хойг ингэж удирдаад байдаг хэсэг чинь шүү дээ. Ой хараа joy байна. Энэ айдас үз. Энэ sadness байна, anger байна, disgust, зүйцэл байна. Тэгээ энэ чинь нөгөө нэг хүмүүсийн нөгөө нэг дусамжийн санд ингэж үлдээгээд байдаг шүү дээ. Oh, sorry. Энэ тийм юм байна л та. Тэгээд эндээс аваад тийшээ аль хаана одоо ямар сэтгэл зүйтэй байгаа вэ гэдгийг эндээс цагаан бөмбөг аваад тийшээ тохирлоо хийх юм байна. Тэгэнгүүт ингээд одоо нийтлэхээр харангууд ямар юм гарсан гэдгийг харж болох юм байна. Nice. Ooh. Wow. Юу энэ нэгэн дээр хэдэн утас байгаа. Ой тэр хараа тэр гаццсан. Гэхдээ энэ
Яах юм бол? Оо, энэ дээр нэг аваад ганц юм дээр англи хэлээр солигддог баг анхных нь шүү дээ. За хэдүүлээ. Space exploration. За сансрын цааш ирлээ. За эдгээр хятадын сансрын системийн зураг байна. За space сарны цаг гэдэг тустай юм байна. Оо. Энд ийм юм үзэж болох юм байна. За энэ project-ийн загвар байна. Энэ юм байна. Нэрэл их сансрын үзэгт байгаа юм шиг байна шүү. Монгол гэхдээ нэг ийм газар байгаа гэдэг лөө. Тэгээ санагдах юм. Хаана гэдэг лээ? Би нэг орж исэн чинь санагдаж орчих. За. Энэ баярлал маань. Харж гинөө. Хараараа. Пүү, тийш тийм гоё юм байсан юм уу? За тэрийг бичих хэрэгтэй хаа. Ерөнхий харуулчих за. Угаасаа нэг бүртээ яриад судлаа. За тэр хааж ингэ. Утгаар нэргэлж чинь те. Хэрэгэлсэн шиг хэрэгэлж чинь те. Йоо энэ хараа. Тийштэй ингээд бүх талх мөртөг проекторууд байгаа сте. Наа чи энэ зүгээр юм өнгөхгүй юм бөмбөлөг байгаа сте. Тэ? Оо ёо. Ёо танилцуулгыг ингэслэгээд байгаа юм да. Та эргүүлтэй наатаа. Наа чи эргэж гинөө? За музей л гэж энийг л хэлэх юм байна да. Амар юм байна. Йоо бүр яваад дууссан ч үү. Тэ сонирхолтой байсан гэж найдаж байна. Яра. Ял юм хөөхөө. Айгуу тийм сонирхолтой аргуудаар хөгжөлтэй гэдэг юу өгч байгаа байхгүй. Одоо нэг танилцуулга арга нь хитрхий сайн гэх юм уу? Тэгээ зүгээр л нэг юм ном дээр өгдөг түүхийн номыг зэлбэл ингээл амар олон янзын гоё аргууд өгч байгаа юм шиг санагдаа. Хүмүүсд одоо айгуу сонирхолтой. Багасаа юм шаардсан харц хөлтөл тэгээд төслөх бодлого сонирхосоор арга болж байгаа юм шиг санагдсан. 是摄像头，24号将门已打开，摄像头，22号将门已打开。 За музейнээсээ гараад ирлээ. Энэ хүртэл үзсэнд баярлаа. Тэгээд өөртөө бас баярлаа ёо. Сая 6 таа уралдуулаад хөөгдөл гарч ирлээ. Асар их юм байдаг юм байна. Ямар гайхалтай бүр нүд толгой онгоно гэдгээл энэ бах та. Тэгээд за яг ингээд 5 давхар яг ингээд өөр төрлийн бас яг нэг зохион байгуулалт концепттэй энэ музейнээс бол 100 байлаа гэж үзэхэд би бол сайн нэг өөрийгөө 40% нь хүртээ өгөөтэй л харлаа гэж бодож байна. Харлаа штэ. Яг ингээд ойлгоод энэ чи яг энийг хэлэх гээд байгаа юм байна. Энэ энергийг ингэж үүсгэж юм байна гэд ингээд ойлгоо яваад бас л яг хугацаа хүрхгүй юм байна. Тэгээд нэг харамсаж байгаа юм. Би жоохон бах та гэх юм уу. Намайг жоохон бахад ийм музей байсан бол би энэ нэг ингээл те яг амар гүн гүнзгий ойлгохгүй ч гэсэн те ядчил нэг юм нэг ийм байж болдог гэдгийг би мэдсэн байсан бол арай өөр төвшний юм бодох байсан болов гэдэг нэг харамсал төрлөө. Тэгээд нэг бид бүгдийн багтаа үзэж хардаг байсан юм ингээл нийтлэгтэй ингээл муугаар л багш нарын чи энийг даалгавраа хийсэн үү 10 бодлого бодсон уу гэж явдаг штэ. Тэгээд яг үндэ тэр 10 бодлогыг бодсон бодоогүй яг үндэ мэдгүй одоо нэг тийм амар ялгаа байгаа юу би мэдгүй байна. Эсвэргээрээ баг нэг юм хүү танин мэдгүй юм дээр айгүй юм хөөрхөн угаасаа л хүүхдүүд чинь
юу яадаг штэ. Хүүхд байхад бол нэг амар би өнөөдөр 10 бодлого бодъё энэ гэж ингээд амар тэгж хийдэггүй штэ. Яажийнэ гэж тэгдэж штэ. Тэрний нэг энэ ч гэсэн хүүхдүүд ихтэй хүүхдүүд ч гэсэн яг ялгаагүй л байгаа хгүй. Ингээд яг тэр юм ойлгоод уншиж гин үү те. Тэгэхээр үгүй зүгээр тоглоомуудын тоглоод байгаа хгүй. Тэгэхээр яг л хүүхдүүд угаасаа л тийм байгаа. Яг энэ тоглоомоор дамжуулаад энэ хөөрхөн мэдээллүүдийг олгоод энэ геймлинг маягаар л бас яг л явсан л байна л та. Тэгээд яг энэ хүүхдүүд одоо гүүгэн зүй ойлгохгүй байгаа ч гэсэн юм технологи ойлголтуудыг авчиж байгаад амар атаарах чинь. Тэгээд энэ улс бол бүр ингээд одоо юм амар хөгжсөн байгаа дээр нь хүүхдүүд нь ингээд амар одоо хүртэл ингээд үзээ яваад байгаа. Тэгэхээр би ингээд бүр ингээд төсөөлхийн аргагүй амар хөгжүүн бол угаасаа ойлгомжтой байна. Тэгээд энэ дотор одоо үгүй сая хэдэн хүн явсныг би багцаач мэдэхгүй л дээ. Гэхдээ за 100% хүн байлаа гэж бодоход би баг гадаад хүнтэй таарсангүй сая. Бүгд хятадууд. Тэгээд яг хятадууд нь л өөрсдөө ингээд дотроо тэгсэн хэрнээ бүр ингээд битүү божигцсан. Нэг тоглоом тоглох гэлээ л хойноо ойшрол өстой яг нэг юм байгаа даа байхгүй тий. Асар том үзэн шүү дээ тий. Тэгж яхад гахалтай юм аа. Тэгээд манай Монголд хизээ иймэрхүү музей гаргаж манай дүүнерт те бид нарт ийм технологи ойлголтуудыг өг хэмжээний ийм музей ийм мэдлэг олгох юм хийх юм бол та гэж л бодож байна да. Тэгээд аль болох одоо тиймэрхүү юмнуудыг эртхэн багаас нь ч болтгоо те эхлүүлээд явчихгүй бол бид тэд бол бүр хэдэн алхам хэдэн жилээр хоцорсон байгаа юм бэ гэж одоо тэгээд энэ хүртэл үзсэн үзэгчдтэй баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая.